Сайн байцгаана уу? Та бүхэндээ засаг даргын 5-ын газраас өгдөг төрийн мэдээллийн цагийн ээлж дугаарыг хүргэж байна. За энэ удаагийнхаа төрийн мэдээллийн цагаар та бүхэндээ үндсэн хууль болон цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн орон нутгийн үүрэг болоод цэргийн насны залуучууд орон нутгийн төр засгийн байгууллагын хамтын ажиллагааны талаар та бүхэндээ мэдээлэл өгье. За цэргийн албаны тухай хуулиар цэргийн насны 18-аас 25 насны залуучуудыг одоо хугацаа цэргийн албанд татаж илтгэдэг юм хуультай. За энэ хуулийн хүрээнд 2025 оны 5 дугаар сар болон 10 дугаар сард 2 удаа одоо цэрэг татлахын үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулж ажиллалаа. За энэ ажлын хүрээнд сая 2025 оны 10 дугаар сарын 15-нд 2 дугаар ээлжээр одоо халагдаж ирсэн залуусаа засаг даргын 5-ын газар хүлээн авч уулзлаа. За бид нар бол одоо цэргийн насны залуучуудыг эмчилгээ эргүүлжүүлэх одоо цэргийн алба хаагаад ирсний дараа ажил зуршлах хөдөлмөр эрхлэлийн одоо хөдөлмөрийн зах зээл дээр одоо ажилтан бэлтгэх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах одоо энэ гэрээ байгуулан ажилладаг. За энэ ажлын хүрээнд сая зэвсэг хүчний ангиудад одоо цэргийн алба хаагаад ирсэн залуусыг хүлээн авч уулзаж за хөдөө аж ахуйн салбар буюу одоо мал маллахаар төлөвлөж байгаа залуучууд зураг бас санал сэтгэлийг нь сонсож цаашид одоо эрдэнэ цагаан суганд хөдөө аж ахуйн чиглэлээр мал маллах одоо энэ мал аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэх ямар бодлого арга хэмжээ зохион байгуулж байгаа талаараа хамтран ярилцлаа. За мөн одоо орон нутагтаа болон өөр газар одоо суралцах, ажил хөдөлмөрөө хийх юм санал бодолтой байгаа залуучуудынхаа санал хүсэлтийг нь сонсож мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд одоо богино хугацааны мэргэжил олох сургалтуудад үн төлбөрөөр сургах, сургалтын төлбөрийг нь орон нутгаас хариуцах тал дээр бас хамтарсан гэрээ байгуулж залуучуудаа сургалтын одоо эрхийн бичгийг гартуулан өглөө. За ер нь бол одоо цэргийн алба хаана гэдэг 18-аас 25 насны залуучуудын үндсэн хуулиар хүлээсэн ийм үүрэг байдаг. Ингээд үеийн одоо нөхдөө манлайлан аав ээж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эрс цэргийн алба нэр төртөө хаагаад ирсэн одоо цаашдаа орон нутгийн хамгаалтын болон дайчилгааны одоо бэлтгэл нөөцийг бүрдүүлэн ажиллах энэ одоо залуучуудаа цаашдын ажил амьдралд нь өндөр амжилтыг хүсье өрөөё.